Hi guys, шинэ хэмжлэгтэй тавтай морил. Өнөөдөр амралтын өдөр, хагас өдөр байгаа. Би өнөөдөр 12 гэж боссон. 9 гэж сэрээд 12 гэж боссон. Би бүр 3 цаг орондоо рот хийгээд хөвцсөн заяа. Яг амралтын өдөр юм да гэж бодоод. Тэгээд өнөөдөр болохоор гэрээ зад цэвэрлэх өдөр. Би баг ойрын 2-7 хоног гэрээ бүрэг юм зад ингээд бүх юм цэвэрлээгүй ингээл хөнгөн цэвэрлээ яваадсан. Өнөөдөр яг онгод орсон байгаа дээр гэрээ зад цэвэрлэе гэж бодож байна. Ойр тас тийм миний нүүр ингээд жоохон breakout гэдэг хаяараад ингээд юунд харахгүй байгаа юм бол ер нь бол Японд ирээд хүмүүс амар их батг гардаг гэж сонсч байсан. Гэтэ миний нүрээр бол гайгүйсэн заяо. Миний угаасаа энэ цэжсэг айгүй эмзэг ахгүй юу. Тэгээ Японд ирсэн чинь усан таарахгүй байсан болохоор ч юм уу ингээд энэ цэжсэг амар болсон. Гэтэ одоохондоо бол гайг байгаа. За. Юу түүлээ. Үг олдож үхэр олдлоо. Тэгээ галтгоогоо цэвэрлчээд, нойлоо цэвэрлээд би бас хувцснуудаа угаацсан байгаа. Хувцснуудаа гаргана. Нэрээ заяа би ингээд хоол хийх гээд ногоон сэнгэн авсан гэж боддог байхгүй юу? Тэгсэн чи би оюун бүр муухай нэрчин. Би нэг хөрчөнд хийгээгүй 2-3 онцсон болохоор амар муухай нэрч чинь. Тэгсэн чинь заяа би шал өөр ногоо авсан байсан. Энэ нөгөө нэг ингээд бид нар жоохон бахта охтууд бол энэгээр бугуурч хийж тоглодог байсан заяа. Нэг ийм нарийнхан ийм ногоо авсан байсан. Энэ ингээд сонгонд биш заяа. Сонгожийн бөөрийнхээ эдэн штэ. Энэ сонгонд биш. Энэс бүр амар юм өвс өнөртдөг заяа. Би одоо ямар энийг идэж чадахгүй ямар бугуурч хийж тоглолттой шүү. Одоо ингээд хайр юм хаянда. Энийг 99 центр авсан. Сайн харж авахгүй ингээд. Одоо энэ сайн муухай нэрч чинь. Галтгоо маань одоогоор ийм байна. Тэгээ бүгдийн сайхан цэвэрлэнэ. Ямад угаагаад манай галтгоо ингээд амар жижигхэн байгаад ингээд юм тавих цай байдаггүй. Тэгэхээр амар ядаргаатай байдаг заяа жоохон. Гэтэ яг одоо тэгэл ганцаараа яхад болд юм да. Би сайн ингээд өглөө юм хийж байгаад энэ жигшүүр унахын төлөө түлээ ийцэн байхгүй юу. Тэгээ юмд хүрэхээр хорсоод байгаа учраас хэдүүлээ бэйлийн өмсч заяа. Өнөөдөр гой сэрүүх өдөр байна уу? Бороотой болохоос ш. Дараа 7 хоногс амар халах юм билээ. 30 градус гарна. Янда. Син савд юм уу яа. За энэ дээр гэрээ цэвэрлж явах дээр гой дуу оруулчих заяа. Би одоо юу ч ярих вэ? Яг hello. Би ер нь гэрээ цэвэрлээ дууссан. Үгүй ер нь гэж угаасаа дууссан. Тэгээ сая их хэсэг амарч агаад одоо болохоор орой олоо эхлэж чинь. Эхлээд ямарчсан будаа агшаагаад ахыг будаа угаасаа ахиухан агшаагаад удлаа тавьчвал амар байдаг хгүй юу? Японд будаа брэм будаа байгаа заяа. Та түүнээсээ гайхандаа 5 хил будаа заяа. 5 сим буюу бараг л 120 мянган гавцаа авсан. 5 хил будаа штэ. Тэг Японч уг нь будаа амир хийддэг орно. Энэ жил нөгөө будааных нь ургацсан муу байсан гэсэн. Тэгээд ургацсан муу байсан болохоор будаа нь хомстоод тэгээд үнд орсон юм шиг байгаа. Миний миксээ цэнгэн дуусчлаа. Би ингээ бүр гэрээ хувцгүй амир хэцүү байна. Гэртээ өмсөх юм байхгүй. Тэг би одоо нэг гэрийн хувцас бас
ажлын хувцас авах хэрэгтэй байгаа. Намайг нэг будааны газар спонсорлохгүй багтаа гэхгүй. Монголд нэг будаанаас сурчлах амир яваадсэн шүү дээ. Яваад байгаа шүү дээ. Ер нь хүмүүс намайг л рил үзэхээр будааны сурталчилгаар рил амир яваад байгаа санагдаад байгаа. Тэр газрууд намайг спонсорлоо чи. Японд будаа амир үнэтэй байна. Би будаанд бүр амир дуртайхгүй юу. Бүх холоо бараг будаатай идэж чадна. Тэгсэн юм тэгээд будаа үнэтэй болохоор хэцүү нөө. Шийдвэрлээ одоо хоолоо эцгээе. Энэ яагаад ийм их төмөс байгаа вэ гэхээр би нөгөө нэг дараа 7 хоногт идэх ногоогоо бэлдэж тавих гэж байгаа байхгүй юу? Тэгээд эмх төмөс ярилцсан байгаа түүнээс ш би эмх төмөс нэг хоолндоо идэггүй шүү. Гэрэл цэвэрлж хийнэ сайхан болчтой. Нэг бокны өнөр өнөрчтэй штэ. Таад тийм бокны өнөр гой санагддгүй. Надад амар юм цэвэрхэн өнөр өнөрч байгаа санагдаад бокны өнөр гоё идэг. Гэтэ нэг юм хурц бок бол муухай. Манай бок амар гоё өнөртэй байхгүй юу? Хуцааг бахаар ч гэсэн амар гоё өнөртэй болчдөг. Өнөөдөр хотоо зүгээр амархан бол ичүү. Бүлгүүгийн соустай будаатай гэх юм уу? Би тэгтээ бас ингээд бүх юмаа бичмээр байдаг ч гэсэн заримдаа юу яадаг хөхгүй ингээд уцаа ашигламаар байдаг. Гэтэ бас бичмээр байдаг. Бич жаад ажилд ороод цалин мэлэн буугаа тийм мөнгөтэй болчихороо камеранаа. Яг хоол маань болсон. Хоол аяалцгаая. Энэ аяанд эцчих. Хэлсэн би өнөөдөр ерөөс хоол идэг байгаа. Өглөө нэг өндөг идсэн бохгүй юу? Өндөг талах. Тунаатай. Тэгээ тэрнээс хойш юу ч идэг байгаа. Оо ямар их будаа вэ? Тэг ингээ будаа эхэлчлээ одоо махаа игээд нөө эртээ авсан ундаа мань дуусаагүй л агаад байгаа. Тухуулаа иднэ. Өндөг шархаа марцсан шүү дээ. Йоо махаа л идэх ямар гоё юм бэ? Надад амар сайн уу. Японы үхрийн мах хүртэл тийм хурц амттай санагдаад байгаа. Ер нь жоохон мах идэхтэй тааруул болоод байгаагүй. Юу гэх юм бэ? Монголд ах сүүлийн үед бас Японд ирэхээс өмнө Монголд хоньны махны үнэр бүр амар хурцаад идэгсэн байхгүй юу? Ингээд шүл мүл ингүүд бүр амар хурццаа юу. Тэгээ ер нь бол үхрийн мах иддэг байсан юм. Тэгээ Японд ирсэн чинь үхрийн махныхаа амтнаас амар хурц санагдаад тэгээ би яг үхрийн махтай хоол ихээр ийм онцлогчтой игээд байгаа. Тэгээд ерөн их ихтэй дахиад юм хадж байгаа. Тэгтээ Монгол үхрийн махаа сонж байна. Японы махнууд юм айгүй нэмэгэн хайс шиг үүдээ заяа. Нэмгэн нэг зорсон махнуудтай бүхэл мах би ерөөсө харж байгаагүй. Дэмжлэг үзэж байгаа Японд бүхэл үхрийн мах анзаардаг мэдэх хүн байвал комент бичээд өгөөрэй. Би ингээд яг хаана гэдгийг мэдэхгүй ингээд их амар хөрхөн хүмүүс комментэн дээр тийм байдаг шүү гэж бичээд өгчдөг. Би нөө Солонгос хоолны амтлагч хайж байгаа гэдгсэн чинь надаа ингээс авч болно гэдэг амар хөрхөн хоёр хүн хариулсан. Тэгээд би нэг дэлгүүрт нь очиод тэгээд энэ амтлагчийг авч исэн бохгүй юу? Маргааш бүтэнсэ өдөр манай найз залуугийн найз тэгээд найз зөвхөнтэй дөрүүлээ хатинихгүй нөө шарсан махны газар орж магадгүй гэсэн. Хэрвээ орохоор болвол би мартахгүй бол бичлэг хийх бодно. Bye bye. За. Энэ лоноос гараас амар халуун болж байна. Бүр уурсж байна. Би тэгээ сая бүр амар халууцаад кендо орж юм юу авлаа. Сэс авлаа. 1000 yen гэж байна. 25,000 авцсан юм уу? Энэ ажилтдаг байгаасаа ёо. Халууцж өгч байна. Ахлахаар бүр амар халууцдаг заяа. Өчигдөр бас юм халуунсан. Би нэг ажиллуулчаад тэгээд зээ. Энэ ингээд дөнгөж хасаагаад цэнэг нь баг байгаа болохоор ингэж үлээгээд байгаа юм уу? Эсвэл угаасаа юм юм уу? Ер нь л амар сул байна. Энэ гадаагаас их юм барыг илүү дээрээ. Энэ бүр ингэж л амар ойртуулж үлээхгүй бол барыг нэг мэддэхгүй байна. 25,000 гаргасан болохоор жоо яалах шиг байна. Гэтэ цэнгэлж байгаад үзье бас арай өөр юм байна.
Энэс халуун гэж бодохоор яа. Би одоо Кендод дотор ороод ирсэн байна. Юу яах вэ? Өнөөдөр би нэг Инстаграм дээр стори хийжсэн чинь нэг охин намайг хэрвээ ижүү өгч байгаа бол ижүүгийн ном үнгүй авч болно шүү гэж зүгээр л рандомли надад ном үнгүй гээгээд гисэн баггүй. Тэгээд өнөөдөр би тэр уулзаж авахар болсон. Тэгээд би жижигхэн юм бэлдсэн баггүй юу. Тэгээд тэрийг их уут хийж ийн. Утсан чинь уут амар ихээр агаадах юм. Би paper bag авчмаар авахгүй юу. Энд нараа ингээд 3 piece гэсэн амар том миний мариж болдсон шүү дээ. Яг би энийг сонгочлоо ингээд нэг ширхэг юм байна. Тэгээ арай жижигхэн нэг аваад дотор нь юмудаа ичээд би өнгөө авч байгаа болохоор бас яаж хүнээс юм өнгөө авах вэ гэдэг. Жочгүй. Ганц хоёр идэх юм л өгч байгаа байхгүй юу? Яг би гэртээ орж ирсэн. Гадаа бүр амар халуун байлаа. Тэгээ гэртээ орж ирээд юм уугаад нэг кондишнер хүтэн дээр нархсан байдаг болохоор гэрт орж ирэхэд бол маш таатай байна. Тэгээд би сая нөгөө нэг охинтойгоо уулзсан. Нөгөө нэг хүүхдээс ном аавна гэдсэн шүү дээ. Дээдсэн чинь надад амар хүүхэн ингээд би уг нь математикийн ном л аавна гэж бодож ирсэн. Баггүй гэсэн чинь надад science, Япон хэл мэл, математик гэдэг амар бараг миний өөх бүх шалгалтын номыг өгсөн байна. Зөндөө их баярлаа. Тэгээ би нөгөө нэг маа өгсөн. Тэгсэн чинь нөгөө нэг ингээд урд нь нэг юм амар хүүхэн шаард байсан да. Just for you гэсэн. Тэгсэн чинь тэр нь явж байгаа замдаа унтсан байсан. Би яг ингээд өгөхөд очисон чинь нөгөө хөрх юм унтсан байлээ. Тэгээд одоо болохоор би хоолоо хийж идэх чинь. Сая хоолоо гал дээр тавьсан. Карри хийж идэх чинь дахин бахтай карри гэж байна. Ойрт карри идэг юм. Нэр надад нэг имэйл зүйлийг шуудан ирсэн. Бид онгоолж үзье. Ингээд ийм амар заван гоод идэг байхгүй юу? I hate this. Юу ирч юм надад те ямар цацаа. Миний цаас үгүй яана. За бодвол миний юу юм шиг байна? Эрүүл мэндийн даатгалын төлбөр юм шиг байна. What the fuck? Бэж та нэг амар өндөр үнэтэй нэг ман зангаар авчлаа шүү. Юу болоо авчваа. За нийтэд ойлгосон. Нэг нь болохоор 2 син хэдэн зүйтэй, нөгөөх нь син 600. Тэгээд нэг ман 6 син гэдэг юм 3 янзын төлбөрийн тооцоо ирсэн баггүй юу? Тэгээд нөгөө син 2 син ч яах вэ? Ер нь бол нэг тиймэрхүү гарах хэрэгтэй байхгүй юу? Нэг сарын төлбөр нь. Тэгээ би нөгөө нэг ман байхаар гайх юу нэг ман юу яач вэ гэд харсан чинь жилээр нь төлөх баримт юм ээ л да. Хэрвээ чи жилээр нь шууд төлөхийг хүсвэл тэр баримтаа авч очиод жилээр нь төлчих болох юм байна. Би жилээр нь төлөхгүй гэдэг юм бол нөгөө үед буюу 2 сарынхаа одоо баримтыг авч очиод төлчих юм байна л да. Яагаад тийм өөрөө гавь гэхээр хамгийн ихнийх нь одоо нөгөө нэг одоо бүртгэлийн фи гэдэг шиг хамгийн ихэндээ төлөхтэй болохоор 2 син хэдэн зур төлөө тэгээ цаашдаа син 600 гэдэг юм. Тэгээ энэ хүн болгон дээр өөр бод одоо нэг хот болгоноос өөр байдаг бах. Амьдарч байгаа хотоос хамаарат. Hi guys. Өнөөдөр 2 дахь өдөр. Өнөөдөр дахиад маш халуун өдөр байсан. Өнөөдөр өчигдрийнхоос ч халуун өдөр байсан. Тэгээ нэг амар сонирхолтой юм хийгээгүй. Өчигдрийнхоос нэг ялгаагүй болохоор нэг юм бичээгүй. Тэгээд таад өнөөдөр авсан юм харуулъя. Би 2 подолк гэсэн бохгүй. Нэг нь болохоор ийм подолк. Ер нь бол хоёулаа л адилхан харангуйтай подолк. Энэ нь болохоор арай ийм fit гэх юм уу? Миний өмсөж байгаа болохоор арай илүү oversized өмсөгддөг. Тэгээд энэ хоёр болохоор би энийг ажил дээр өмсөх гэж авсан байхгүй. Манай ажил юм хар подолк өмс гэсэн. Энийг болохоор би 1500-ээр авсан. Энийг болохоор хямдарсан байсан 990 гэжсэн байхгүй. Тэгээ би нөө гэртээ өмсөх юм байхгүй байна гэдээ гоншгонодсон доо. 990-ийг хямдарсан бахаар нь ингээд авсан. Ер нь л айгүй гоё байна юм. Сайхан сул тээ. Яага. Би сая шилтоол хийсэн чинь миний гиз амар дөрчлээ, амар зүдийчлээ. Тэгээ одоо энэ зарим гэдэг чинь
гидтэй үрчлэх юм идэх гэдэг тийм. Нэг үг нь манай найз залуу эрэхтэй өөрөө идэх гэж авсан бохгүй юу? Тэсэнд идэхээ мартаа авсан байлээ. Тэгээд би идэхээс. Гэтэ энэ зарим миний усан үзэмтэй бүр амар гоё заяо. Яг энэ кулиш гэдэг зарим миний усан үзэмтэйг харах юм бол та тавьж үзэж үзээрэй. Өнөөдөр Кайва буюу ярианы шалгалттай байсан. Тэгээд тэрийг өгсөн. Ер нь л амар гайгүй байсан. Миний бодсон самбог амархан байсан. Маргааш болохоор GLPT-ийн жишээ даалгавар хийн. Тэгээд шалгалт гэсэн. Бэлтгүй авах гайхаа сууж.